За сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар дахианы чибата сандвич болон бургерийг хэрхэн хийх аргыг хуваалцуулна. За тэгээ гадуур пикник эднэр хийхэд хэрэглэхэд маш тохиромжтой меню байгаа. Тэгээд дахианы цээж махыг хөлдөөчгээр нь ийм гэлгуурууданд хийж байгаа. За таглаад ингээд усанд ингээд дунд гал дээр буцалгаа явчихна. За хажуугаар нь төмсөө ингээд хийгээд дээрэс нь усан дээр нь жоохон давс хийж аваад ингээд хамт явж буцалгаа явчих болно. За тэгээ дунд гал дээр нэг 10-15 минут болгоход дахианы цээж хөлдөө байсан ч гэсэн ингээд гоё болчихно. За тэгээд цаг багтаа хүмүүс цаг зав муутай хүмүүс бол хийхэд бол их тохиромжтой. Дахиад бол гисгэх шаардлага хөлдөөгөр нь бол хийх боломжтой байгаа. За тэгээд хөлдөө байсан учраас хэрчгэд ингээд дунд нь жоохон түүхий байгаа. За тэгээд энэний давс перцээр за хоёр талд нь нэгэн жигд ингэж давс перц цочж агаад тэгээд хайраад явчихна. За зүсгтээ бол ингээд жоохон налуудуу 45 градус цавцаа ингээд зүсээд нэлээ ингээд өргөн болох хэмжээгээр ингээд зүсэж байгаа. За тэгээд хайрлын даван дээр оливын тус эсвэл ромны тус ямны тус хийгээд за дахиад одоо бүгдийг хийгээд сайтар шараад явчихнаа. За хоёр талын маш сайн гоё бордуу гоё гартал нь маш сайн шараад өгнө. За тэгээд тагийн дагалж ууранд нь бас шаруул бас их зүгээр. Тэгээд нөгөө талруу сайхан эргэлээд өгнө. За түрүүн ууттай шүүс бол хайлгүйгээр за уутыг ингээд ашиглаж болно. За тэгээд сой суусныг нэгээс хоёр халбаг хийгээд за тагийн даглаад чинь за яншуу чичж байгаа. Хийгээд за дээрс лимон шүүс чичнэ. Надад тэгэхээр бүрэн шампан нэг гаргачихна. За тэгээд энэ шүлэнд нь бол за өндгөө хийж аваад өндгөө маш сайн болгоод шарчна. За гал дээр 5 минут ууранд нь болгоод за өндөр бүрэн болсон дээр нь давс перц хийгээд тэгээд ногоонуудаа бэлтжин за боцоо маш сайн угаагаад бүгдийг шичээд авокадо инжээд чинь тэгээд помидор бас шичээд салаад нь авчихсан байна. За дээрээс нь үрцгийг ингээд налуу иччихнэ. За чибата талхаа борн шичээд тэгээд чибата явчихна. За майонез гээд сэтэртараад за салаад нь авч өндөр за тэгээд бууцаа төрч өндөг дахиад чибата эднэр бол гадуур авч явахаар дахиад баг зэрэг хөргөсөнд хүргөөд шийдвэрлэх зүгээр. Болгоомор ингээд саунд хийх жоохон эрүүлхэн шаардлага жоохон хангахгүй болчихно. За тэгээд төмсөө бол ингээд дундах гол руу нь ингэж савах юм уу утга зоож үзээд зөөлөн байх юм бол гаргаж аваад ингээд нэг дунд хагасыг 4-1-ээр ингээд ирчээд за тэгээд 15 минут ингээд пэч юм уу эсвэл юм юунд хийчихнэ эсвэл хайрлан даванд харьцсан болно. За ингээд чибата маань бэлэн боллоо. За хажууд нь бол зутаншил хийсэн байгаа. За тэгээд чибата амтлаад үзье. За бислэг болон дахиад өндөг бол маш гоё зохицтой, маш гоё эрүүл чибата болсон. За бургерээ хийж, за кетчуп, майонез, бууцаа салаад навч. Ер нь бол дуртай нөгөө гоё хийж болно. За тэгээд дахиад помидор. Тэгээд бислэг. Энэд бол моцарелла ашигласан байгаа. За пэйжн талаагаад ингээд яах юм бол чиз нь бислэг нь ингээд хайлаад идэхэд бас маш гоё болдог. Тэгээд гадуур авч явахад бол ингээд савндаа хийгээд салааттай төрчин төмстэй ингээд хийгээд маш гоё болсон байгаа. За төмсөө амтлаад үзье. За үнэхээр гоё зөөлөн тэгээд маш гоё шарагдсан байна. За бургер маань ч гэсэн чибатаас тутгаараг үнэхээр гоё болсон байна. Та бүхэн гадуур
пикник эднэр хийхдээ бас туршаад үзээрэй. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа баяр та.